За хоёулаа өнөөдөр moral economy буюу ёс суртахууны эдийн засаг гэсэн сэдвээр ярилцсанаа. За. Тэгээд Английн социологийн холбооноос нэг сэтгүүл гаргасан байсан. Тэр нь бол Аа. The Sociologist is Warrior гэдэг. Тэр нь бол Warrior. тэр одоо англиар voyeur гэдэг тэр үгч нь монгол хэлд Аха. багтуудагдаж болохгүй байгаа. Нөгөө тийм Юу гэж орчуулах юм Монгол руу? Ер нь Монгол үг байхгүй юу дөөцөх? тийм тэгэхээр санаа нь юу вэ гэвэл эн чинь Мм. секси тийм гаж одоо зуршил гэх юм уу? Тэр voyeur Аха. гэдэг юу хэлээд байна гэхээр жишээлбэл манай хөрш хажуу өрөөний хүн эсвэл өөр хин нэгэн хоорондоо секс живэл тэрийг нууцаар харах ч гэдэг юм уу? Аль Аха. хүний нүцгэн байгааг нь нууцаар харах, хүний биеч Тийм. зургийг даддаг, бичлэг хийдэг хүмүүс Аха. байдаг тий. Аль эсвэл одоо юу гэдэг нойлын өрөөндөө байны өрөөндөө хүн чинь хамгийн тийм чухал нандин Аха. privacy тийм орон зайгаа бий болгоод Тийм. тэгээ одоо тийм Мм. үцгэлдэг ч юм уу тийм үү төлсөн ээжтэй хүртэл харуулахгүй юм тэнд одоо гаргаж байгаа штэ Аха. тэгэл тэрийг ингэж харахыг ер нь voyeur гэдэг байгаа. Аха. Тийм. Voyeurism тэ voyeurism гэхээр одоо ийм одоо sexual юм Аха. профешнл Яг нормал бидний яг мэддэг хардаг нормал аргаар секшн таашаалаа хангах биш. Өөр одоо тийм одоо гажч гэх юм уу те. нууцаар Одоо тийм нууцаар аж ер нь бол гэхээр тэгэж тийм бас бас араас нь болчихмоо тийм те. тэгэхээр санаа За. нь юу вэ гэхээр Аха. социологчд бол ийм voyeur байх хэрэгтэй гэж үүгээр юу хэлээд байна гэхээр заавал тийм За. текстинг гэдэг утгаар энд ямар ч хамаагүй Тийм, тийм. тэгэхээр энэ системийн харагдахгүй байгаа. Тэр байрны өрөөнд болоод байгаа. Тэр нойлын өрөөнд болоод байгаа. Тэр Тийм, тийм. харагддаггүй ил биш нууц орон зайг олж харах. Тэрийг үргэлж байх, ажигладаг Тийм. байх. Тэр чадвар хэрэгтэй гэдэг утгаар социологч. Аха. Тэгэхээр Аха. хоёулынгийнх нь өнөөдрийн сэдэв бол ёс суртахууны эдийн засаг буюу бас л нийгэмд огт яригддаггүй тэр нойлын Тийм. байрны өрөөнд л болж идэг. Тэрийг Мгм. олж харах одоо хоёулаа өнөөдөр чиглэнэ. Өнөөдрийн эдийн засаг бол илүү зах зээлийн эдийн засаг тийм маркет Тийм. Аха. Тийм. Market based economy. эсвэл неолиберал Аха. эдийн засаг ч гэдэг юм уу, санхүүгийн эдийн засаг ч гэдэг юм уу. Одоо GDP дотоодын нийт бүтээгдэхүүнээс толгойлж байгаа л хоёулаа өнөөдөр ёс суртахууны эдийн засаг гэсэн тэр цаана байгаа харагдахгүй байгаа орон зай руу орж харнаа гэсэн. Мгм. Тэгэхээр За. энэ номёо энэ нийт номёо одоо хизээнээс үүдсэн хэний гаргаж ирсэн ер нь юу гэлээд байна? Аха. Ямар номон дээр ер За. нь бичсэн бэ? Аха. Moral economy гэдэг энэ ойлголтыг Английн түүхч Томсон анх гаргаж ирсэн байгаа 18 дугаар зуунд. За, moral economy гэж ихэвчлэн энэ ойлголт юутай холбогдож яригддаг гэхээр дандаа тийм traditional economy-тэй холбогдож яригддаг. Одоо agriculture, тэгэл мал аж ахуй, дандаа одоо юу гэдэг зах зээлийн эдийн засаг хөгжихөөс өмнөх үеийн эдийн засаг гэсэн үг байхгүй юу? Pre-capitalist economy гэсэн үг. Капиталист нийгэм шилжихээс өмнөх үеийн эдийн засгийг moral economy гэж нэрлэдэг байгаа. За, moral economy нь яадаг вэ гэхээр за бидний agriculture дээр жишээ авч яриа. Одоо газар тариалан эрхэлдэг хүмүүс хамгийн анхдагч зорилго нь юу? Тэр хүмүүсийн ашиг мөн үү? Одоо эндээс ингээд ашиг олчих гэсэн тэр хүмүүсийн одоо хамгийн эхний зорилго нь ашиг олох биш. Хамгийн эхний зорилго нь буюу subsistence ethic буюу анхдагч хэрэгцээгээ хангах. Ашгийг нэгт биш, анхдагч хэрэгцээ буюу одоо юу гэдэг өөрсдийнхөө хоол унд, хувцас хунрыг agriculture-аас хангахыг одоо subsistence ethic буюу ашгийг биш өөрсдийнхөө одоо эрүүл аюулгүй байдлыг нэгт хангаж тэр одоо ажил хөдөлмөр эрхэлж тэндээсээ одоо мөнгө төгрөг авч ингэж амьдралаа залгуулдаг одоо ойлголттой ихэвчлэн холбогдож байгаа гэсэн. Тэгэхээр moral economy дандаа ийм agriculture за мал аж ахуй ийм зах зээлийн нөгөө талд нь яригддаг энэ ойлголт гэсэн үг. За одоо энэ салбар томоохон бүтээл төрүүлсэн одоо эрдэмтэд Томпсон байна. Англи дахь moral economy гэсэн ном бичсэн байгаа энэ Томпсон.
Одоо тэр будаад тарьдаг одоо бид нар ингээл мэдэн штэ тий будаа мудаа төмөс хүмүүс эдгээр чинь бүгд ер нь бол ингээд moral economy-д ер нь бол орно. Тэгээд дараагийн хүн бол Джеймс Скотт байна. Энэ хүний ном нь аягүй сонирхолтой. Одоо жишээлбэл ялангуяа Азийн орнууд, зүүн өмнөд Азийн орнуудад ихэвчлэн ингээ газар тариалан за будаа энэ төр тарьдаг. Одоо би Таиланд 6 жилийн өмнө басан. Таиланд энэ төр байж хахад ер нь хөдөө орон нутгуудаар ингээ явж хахад газар тариалан ихэвчлэн эрхэлдэг төмс будаа одоо ямар юм тарьдээ. Тэрнээс хүмүүс ихэвчлэн одоо орлогын их усүрээ болгодог. Тэгээд Джеймс Скотт болохоор яг энэ North East Asia буюу одоо зүүн өмнөд Азийн 3 тийм одоо ажилчдын хөдөлгөөн гэх юм уу да энэ дээр ингээд анализ хийсэн байгаа юм. За ямар Мянмар нэг нь тэгээ Вьетнамын Норт өмнөд хэсэг, хойд хэсэгт нь ер нь бол одоо moral economy эрхэлдэг юм ажилчдын ер нь бол одоо хөдөлгөөн гарсан гэсэн үг. Зах зээлийн одоо юунаас болж одоо шилжилтээс болж гэх юм уу. Тэгэхээр энэ ном бол үндсэндээ одоо moral economy дээр эдийн засгийн ихэвчлэн moral economy-аас бүрддэг тэр улсууд дээр анализ одоо хийсэн юм бүтээл байгаа юм. Аха. Тэнгүүтлээ энэ огтолцоо нь өөрөө яагаад илүү ялангуяа антропологчдын, социологчдын ч гэдэг юм уу юм хүмүүст яг концепц гэвэл зэгчд болохоор эдийн засгийг дандаа мөнгөөр тооцоолоод байгаа. Ягаад тийм мөнгөөр тооцоолоход аюу амархан тоонууд гэтэл ёс суртахуун энэ мораль гэдэг чинь өөрөө философийн хэдэн мянган жилийн том ухагтхон тий. Тэрнээс энийг хэмжихэд маш хэцүү гэж. Тиймээс эдийн засгийг хэрвээ энэ ёс суртахуунаар хэмжих гээд байгаа юм бол энийг хэмжих боломжгүй гэдгээр эдийн засгчид энийг нураах гэж оролддог. Боломжгүй гэж оролддог. Тэгэхээр өөрсдийнх нь санал болгож байгаа юу вэ гэвэл өнөөдрийн энэ систем буюу ихэвчлэн GDP буюу одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэдгээр эдийн засгийн өсөлтөд хэмжээд байдаг. Эдийн засгийн бүхий л зорилго ерөөсөө л ашиг олох гэдэг дэс тогтсож байгаа. Тийм. Ашиг л олж ивэл хөгжиж гин. Эдийн засаг өсч ивэл хөгжиж гин гэж боддог. Тэрнээс юм уу? Амрыг ухаад бүр үнсэн товрог шиг юм болгоцсон. Тэр ямар ч хамаагүй. Тэндээс алтыг аваад энэ мөнгөний олж ивэл болоо гэсэн. Энэ тиймээс энд бол одоо moral economy Монгол жишээлбэл энд явагдахгүй байна гэсэн. Ялангуяа уулуурхаад хэлж байгаа тохиолдолд эндээс юу бодсон бэ гэхээр энийг тэгвэл яаж хэмжих юм бэ? За наадхаас чи өмнө ийм юм ярмаар байгаа. Одоо demoralize гэдэг ойлголт байгаа байхгүй юу? Энэ нь юу хэлээд байна гэхлээрээ одоо бид нэр зөвхөн профитыг максимум профитыг нэг тавьдаг тогтолцоонд орчоод байна шүү дээ тий. Энийг demoralize буюу одоо чиний яг хэлдэг чи яг үнэн баггүй GDP-г авч хэлцэхгүй зөвхөн эдийн засаг гэвэл GDP-гээр хэмждэг эдийн засаг гэвэл одоо профитыг ярьдаг энийг demoralize буюу моралын одоо эсрэг моралгүйгээр хийх. Энэ бол ёс суртахууны уналт тий. Ямар ёс суртахууны уналт demoralize тий. Тэгэхээр морал гэдэг бол одоо чухал эдийн засгийн хэмжих чухал концепт биш болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн гол асуудал нь морал байсан economic pre-capitalist society-д moral economy моралоор хэмжигддэг байсан байна тийм үү? Одоо traditional илүү тийм traditional нийгмүүддэг. За тэгэнгүүт одоо энэ бүр ингээд систем энийг бүхэлд нь ингээд өөрчилчихөж байгаа. Одоо global order буюу одоо capitalist system бид нэр шилжээд бүх moral economy-нууд ингээд өөрчилчихөж байгаа. Тэр agriculture тэнд байгаа бүх юмнууд ингээд өөрчлөгдөөд demoralize буюу одоо моралын уналт болчихж байгаа нэг үснэ. Тэгэнгүүт бүх юм ашигын төлөө бүх юмыг эдийн засгийн GDP-гээр хэмждэг. Бүх юмыг эдийн засгийг одоо тоогоор хэмждэг болчиход байна шүү дээ тий. Яг. Эндээс үүдээд тэгвэл энэ моралын эдийн засгийг бий болгохын тулд үндсэн
миний олж харснаар нэг 5 зүйл чухал байгаа юм байна. Аха. Нэгт хамгийн нэгдүгээр хэмжээс Мгм. албал шударга хэлсэн. Аха. Гэсэн үг явж байгаа тийм. Энэ шударга Мгм. юу гэлээд байна гэхээр жишээлбэл орлого өөрөө тэгш бос. Хэтэрхий их тэгш бос. Аха. Энэ орлогыг зөвхөн тийм нийгэмтэй холбож авч үзэдэггүй. Зөвхөн эдийн засгийн хүрээнд нь л авч үзээд байдаг. Гэтэл Мгм. яаж нийгэмтэй холбоо гэхээр жишээлбэл Gini коэффициент жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь биш харин Gini коэффициент буюу тэгш бус байдалтай нь холбож үзэх хэрэгтэй. Гэдэг байсан. Мгм. Дараа нь тэр шударгасыг бий болгохын тулд тэр bullshit job гэж одоо хамгийн тийм үү нийгэмд хэрэгцээгүй мөслөө өндөр цалин орлого олоод байдаг ажлууд нөгөө талд нийгмийг нуруунд дээр авч явж байгаа мөслөө хамгийн бага цалинтай хамгийн бага орлоготой. Тийм. Тэгэхээр энэ ахиж ингэж одоогийн системд үнэлэгдэхгүй байна гэдэг бол энд моралын уналт бий болцсон гэсэн үг. Тийм ойлж морал экономик бий болгохын тулд нийгэмд үнэхээр тийм үр бүтээлтэй нийгмийн нуруунд дээр авч явж байгаа хүмүүсийг жишээлбэл тэгэхээр яг өмнөх чиний хэлсэн шиг одоо peasants буюу тийм газар газар тариалан эрхлэгч тэгэхээр өмнөд Азиас мөн үү монголчууд peasant биш арчин гэдгээрээ мөн үү энэ тийм орно бүх одоо хоол унд хувцас юу гэдэг энэ хүүхдүүдийн хичээл сургууль эрүүл мэнд тийм энэ бүхний дааж авч явж байгаа хүмүүс нийгэмд хамгийн доод таад байдаг. Тэгэхээр энийг эргүүлж зөв байна. Яг гэвэл энэ чинь шударгаас буюу одоо өгөө аваад тэнцэн. Ажиллаад байдаг орлого нь байдаг бай. Нэгдүгээрс тийм хоёрт solidarity чухал байгаа юм. Эдийн засгийн систем дандаа хувийн л ирэх ашиг явж байгаа. Одоо бид нэр бүх кино урлагуудыг харуул ойлгомжтой мэддэг штэ. Мөнгөний төлөө авч जैन. Гэмт хэрэг хийж байгаа энэ бүх хүн чинь мөнгөний төлөө өөр хүний боломжуудыг хулгайлж जैन. Дандаа бусдыг нэгч бодох сэтгэлгүүдээр өнөөдрийн яг гэвэл demoralization болсон. Яаж demoralization-ыг үгүй болох вэ гэхээр энд solidarity хэрэгтэй. Эв нэгдэл Монголоор одоо эв санаа орчуулах гэдэг тийм. Тэгэхээр би хувиа бодохгүй. Би бусдад туслах. Тусламж хэрэгтэй байгаа хүнд туслах. Би жишээлбэл одоо татвар өгнө гэдэг чинь би хүүхдийн мөнгө тийм хүүхдүүдэд тэтгэр хөгшчүүдэд тийм 100,000 төрсөн ээж үжиж гэдэг юм уу. Бусдад тусалж ийн гэсэн үг шүү дээ. Гэтэл татвараас зогтвол яах вэ? Хувиа бодоол өөрийнхөө тэгэхээр чадлаараа олсон мөнгөө өөртөө л засцуулна. Тэр явж байгаа. Их мэд. Яг гурав дахь нэг чухал зүйл нь бол итгэлцэл байгаа юм. Trust. Trust буюу энэ итгэлцэл чинь одоо demoralization гэдэг шиг бас ундаг. Тийм. Өнөөдрийн Монголын нийгэм итгэлцэл бүх хамгийн доод түвшиндээ очсон байгаа. Тэ? Социалист нэгэндээ итгэдэг байсан юм байна. Өмнө нь тийм үү малчин ард түмэн байхдаа нэгэндээ итгэдэг байсан юм байна. Гэрээц цоожлохгүй явдаг байсан байна шүү дээ. Малтан гэхгүй. Бүхэн орж ирэл гэст нь хоол хийж иччихэд яв. Тэ? Өнөөдөр бүх юмаа цоожлно. Тийм. Банкны бүр ороод нэг карта уншуулгахтаа өрсөлдөх хүнээс нууж агаад кодоо хийж байгаа шүү дээ. Тэгээ ATM-с мөнгө авахдаа хоёр тийшээ хадж агаад мөнгө авч байгаа шүү дээ. Тийм. Гар утсаа алдсан болвол эзэж олж чаддаг байгаа шүү дээ. Тийм ямар итгэлцэл ноддаг. Тэгэхээр moral economy бий болгох юм бол уг нь итгэлцэлтэй бол. Гар утсаа алдсан ч гэсэн тэндээ байж байдаг. Санаа. Тэгээд дөрөвдөх нь бол мэдээж нөгөө sustainability буюу одоо хүрээлэн буй шүү. Яг эдийн засаг өснө гэдэг бол байгаль орчинд тэдний нэг сүтнэл гэсэн үг явж байгаа шүү дээ. Энд нэг сонирхолтой хүнээрээ.
Германд амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд Германд нэг сонир Аа. сая энэ жил 25 онд сонгуулиолоод одоо шинэ засгийн газар байгаа бол энэний өмнөх нь саяхан одоо 24 оны энэ төр засгийн газарт эдийн засаг ба байгаль орчны яам хоёр нь цуг байсан. Эдийн засаг байгаль орчин. Тий. За, Энэ сонирхолтой юм байна. эдийн Манайд чинь өөр тий эдийн засаг засгийн даяар хөгжлийн яам, дэлхийд даяар зөвхөн эдийн засгийн яам л байгаа тийм үү? байгаль орчны яам. Тэгэл тусдаа байгаа энэ. Аа. Гэтэл Герман энэ хоёрыг цуг хийгээд тэг бөөн шүмжлэлд бүр битүү шүмжлэлд орсон. Оо за. Яагаад гэвэл энэ чинь эдийн засгаа өсгөх гээд байгалийн хамгаалалт гэдэг. Тэгвэл яаж эдийн засаг өсөх юм бэ? Тэр таны эдийн засаг ч одоо амар нурчаад байгаа байхгүй юу? Энээс болоод тэг хүмүүс нь нөгөө нэг уурлаад энэ нам мамд аягүй дургу болцсон байхгүй юу? Яагаад гэвэл унтсан. Яагаад гэвэл байгаль байхгүй юу? Одоо нэг бодож жишээ хэлье заяа. Одоо юу би ингээд ус уулаа. Эсвэл нэг пив, лаазтай пив уулаа. За пивний лаазыг эсвэл усны савыг хаасайгуу одоо ресайкл буюу одоо дахин боловсруулдаг тийм машин байгаа. Монгол нөгөө шил авна шүү дээ. Авчиж өгдөг. Одоо хаасайгуу байгаа байхгүй юу автомат. За тийшээ би тэр ундааны лаазыг ч юм уу одоо пластик савыг хийлээ 25 тий. Би дөрвөн ундааны сав тушаахад л 1 евро буюу 4,000 төгрөг шууд аавна. Тэгээд 1 кг помидор 4,000 буюу одоо евро. Би тэгээ юу гэсэн яасан 8 тийм ундааны саваа тушаагаад 1 кг помидор тэгээд одоо чихэрлэг төмөстэй цуг авцсан 200 евроор. Тэгэхээр чи эдийн засаг ингэж ундалгүй яриах юм бэ те? Recycle буюу ийм байгаль дээлтэй байгалыг хайрладаг, энд ийм их хөрөнгө оруулдаг. Зүгээр нэг хогийн төлөө ийм их мөнгө өгч шин. Дөрвөн бааны сав төлөө бүхэлд 1 евро өгч шин. Тий. Тэгэхээр чи эдийн засаг ундалгүй яах юм бэ гэнэ маань. Тэгэхээр энэ явж байгаа байхгүй юу? Байгалаа хамгаалах. Тэгэхээр moral economy бол хэрвээ moralгүй economy үеийг үргэлж улам бүр цаг уурын өөрчлөлттэй, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн сүрэх энэ бүхэн явж байгаа. За яг чиний ярьсантай холбоод чиний ярьсан аюул сонирхолтой. Одоо жишээлбэл антропологч Clifford Geertz тэр ийм сонирхолтой судалгаа хийсэн. Индонезид ингээд Geertz ийм ойлголтыг гаргаж ирсэн байхгүй юу? Involution буюу одоо юм эдийн засагч бай, улс орнч бай, хөгжих биш, гацах эсвэл ингээд нэг тийм ер нь урагшлах биш, аргачлахыг хэлж байгаа юм. Тэгээд agricultural involution гэдэг ойлголт гаргаж ирсэн заяа. Тэгэд энэ болохоор ийм ethnographic study хийсэн байгаа юм. Индонезид ингээд одоо будаа тарьдаг хүмүүс маш их ажил хийдэг. Одоо газар тариаланч бай, мал аж ахуйч, ер нь биеийн хүчний ажил асар хэцүү шүү дээ. Бид нар шиг офисын ажил биш шүү дээ. Цаганд баригдахгүй. Хонжин өглөө 5 цагт бэлчийн явсан бол чи 5 цагт босно. Чон нохоо бүүн сэтгэл зүй тэгэл бодоол те. Хонжин 10 цагт байхгүй бол тэгэл хонио өрөөл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ agricultural moral economy-тэй холбогддог энэ ажлууд цаг зав ерөөсө хамаагүй тэнд. Хүн тэнд ерөөсө бүтэн 24 цаг ерөөсөө 48 цаг тэнд ямар ч ингээд нэг тийм дөрвөн байхгүй, цагийн хязгаар байхгүй тэнд ажилдаг. За энэ хүмүүс асар ийм ажил хийж байж тэр хүмүүсийн амьдрал нь дээшлэхгүй. Одоо тэр Индонезид ингээд будаа тарьдаг хүмүүсийн амьдрал нь дээшлэхгүй байгаад байсан байхгүй юу? Тэгэхээр энийг одоо Clifford Geertz антропологч хараад agricultural involution буюу урагшлах биш аргачлах гэж нэрлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэгээд энийг хардаа ингэж нэрлэж байгаа юм. Growing without development. Хөгжилгүй өсөлт. Хөгжил ба одоо бид нар өсөөлөө эдийн засаг өсөөлөө яг яаж өсөд байгаа юм бэ те? Тэр эдийн засгийг нуруунд дээр авч явж байгаа малчтын амьдрал, газар будаа тарьдаг хүмүүсийн амьдрал яаж өсөд байгаа юм?
Эдийн засаг өснө гэдэг чинь тэр эдийн засгийг эрхэлж байгаа хүмүүсийн амьдрал нь бас өсөх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс тэр нэг GDP хэдэд 150 төрсөн 200 төрсөн ямар ч хамаахгүй. Тийм. Тэгэхээр аюу сонирхолтой. Тэгэхээр бид нар дандаа тэр эдийн засгийг одоо эдийн засгийг эрхэлж байгаа хүмүүсээс дандаа тусад нь авч үздэг. Нэг тийм салангад одоо GDP-ийн тэр гэхээр одоо нэг л тийм толгойд нэг л тийм ер нь alienated буюу нэг тийм хүнийсэн тий. Уг нь бид нар ингээд эдийн засгийг өсгөхөд эдийн засгийг урагшлахад хувь нэмэр оруулж байгаа эд эс нь мөн. Би будаад тарьж гин. Би одоо мал аж ахуй эрхэлж гин. Гэтэл миний амьдрал дээшлэхгүй. Энийг хараад growing without development гэж байгаа байхгүй юу? Development гэж юу хэлэх юм гэвэл тэр эдис болж байгаа тэр одоо чиний түрүүний нөгөө дөрвөн зүйлийг нэрсэн шүү дээ. Тэрнтэй ер нь холбогдож байгаа гэсэн. Тэр хүмүүсийн амьдрал нь өсөх ёстой. Хичнээн биеийн хүчний ажил хийжсэн. Гэтэл нэгсэндээ нэг хэвэндээ л байгаад байгаа байхгүй юу ингээд. Яг зөв тийм энэ дээр dignity of labor гэсэн чухал ойлголгоос ирж байгаа юм. Энэ нь бол хөдөлмөрийн эрхэм чанар гэх юм уу? Тэ? Dignity гэвэл хүний эрхэм чанар шүү дээ. Тэгвэл хөдөлмөрийн эрхэм чанар гэсэн бас шинэ нэр томьёо байна. Тийм сонирхолтой юм байна. Яг энэ нэр томьёог юу хэлээд байна гэхээр яг чиний хэлсэн шиг одоо сайн agricultural гэдэг нь л бараг л номадэгч гэдэг юм уу, хайрдагч гэдэг юм уу, солиход Монголын нийгэмдэр анализ хийхэд яг адилхан болох байхгүй юу? Яг анализ, яг ижилхэн тийм, яг ижилхэн. Энэ одоо хөдөлмөрийн эрхэм чанар гэдэг нь moral economic дэмжих гол юм үзүүлэлт болох болно гэж яагаад одоо Мэрийг ихэвчлэн одоо цалингаар эсвэл одоо ажлын 8 цаг тий бид нэр одоо мэдж байгаа шүү дээ өнөөгийн. Тийм. Юу гэлээд юм тэгэхээр хөдөлмөр гэдэг заавал гэрээтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол жишээлбэл ажилд орлоо ихэнх нь гэрээ хийхгүй явж байгаа шүү дээ. Жишээлбэл нэг өдрийн газар шорооны ажил хийсэн ч гэсэн цагийн ажил хийсэн ч гэсэн гэрээ хийх хэрэгтэй. Аавал нэг бүрэн ярилцлаганд ороод дээд сургуулийн диплом хийж гэрээтэй ажилтан болдог биш. Хөдөлмөр хийж гэрээтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мүлжигдэнэ. Хоёрт бол тэр одоо хөдөлмөрлөх нөхцөлийг төрөөс ингээд зохицуулж хангаж өгнө. Жишээлбэл малчин гэхээр л эсвэл одоо тариачин гэхээр л тэдний асуудал биш. Тийм. Дод халаа алдчихэдэг бол тэрийг төр жишээл даатгадаг байх хэвээр. Хамтрах хэвээр. Тэрнээс тэр нэг малчин додч тулмаагийн хэдэн малын асуудал биш. Тэгээ өөрөөр юм арай гэж нэг 5,000 10,000 мянгат малчин 1000 хүрэхээр нэг шагнаж цуг одолчж авал зовлонгийн гэснээр үргэлцэх юм шүү дээ. Тийм байж. Тэгээд аг маш чухал. Яг тэгэл яг түрүүний чиний хэлсэн шиг их ажиллаа л гэдэг цаг наргүй хагасаа бүтсэнгүй юу ажлын 8 бүх хэл цаг ажиллаа л гэдэг. Гэтэл их ажиллана гэдэг бол хүний бүх одоо амьдралын тэр эрхэм зүйлсийг унгааж идэг. Жишээ нь яаж явагдаад байна гэхээр яаж ёсостхуу унаад байна гэхээр их цаг ажиллаад байгаа болохоор ёсостхуу унаад байгаа байхгүй юу? Би гэр бүлтэйгээ цаг гаргаж чадахгүй, хүүхэдтэй цаг гаргаж чадахгүй, хүүхдийнхаа ямар ангид тэддгээр ангийн ч зарим аав нар мэдэхгүй. Ээж нар тийм үү солонгос явах, гадаад явах, хүүхдээсээ хагацах болдог гэх мэт. Ингээд тийм ороод одоо үүсч эхэлнэ шүү дээ. Хүүхдийн нийгэмшил одоо тэр хэмжруугаас тийм үү гэдтэй цоочлол тийм үү тэ? Тэр ингэж тийм ороод ажлын цагаас олж байна. Тэгээд дараагийн нэг чухал зүйл нь сэтгэл ханамж энэ хөдөлмөртөө. Тийм. Тэгэхээр одоо тийм үү миний ажил миний гарт байна уу? Авч байгаа цалин үйлс үнэхээр амжилт хүргэж байна уу? Тэгэхээр moral economic хөдөлмөрийн эрхэм чанар гэдэг дээр ярьж байгаа нэг чухал зүйл нь бидний эдийн засгийн тогтолцоо бол минимум wage буюу хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг л авч үздэг. Тийм. Энэ бол чи арай гэж яаж хийж байгаад амьдрэх гэсэн санаа явж штэ. Гэтэл Монголын юу санал болгоод байна гэхээр living wage-ийг санал болгоод байгаа юм. Амьдрах үец цалин үйлсийг.
Тийм. Амьд хүрэлцэх цалин үйлсийг санал байгаа. Мгм. Тийм. Энэ мэд өөрөөр хэлбэл хөдөлмөр болол мэдээж эдийн засгийн хамгийн чухал хүчин зүйл. Тэрнээс биш тийм үү? Колоничлалын замаар хөгжиж байгааг бид нэр одоо ингэж хөгжил гэж үзэх ёсгүй гэсэн. Тийм, moral economy хамгийн гол шалгуур нь түрүүний одоо Гирзийн хэлсэн шиг тэр хүний амьдрал одоо ингээ ямар нэгэн байдлаар урагшлах, дээшлэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл байрандаа л байгаад байна. Эсвэл улам муудаад байна. Системийн өөрчлөлтөөс болж. За яаж moral economy эрхэлдэг улсууд капиталист системээс болж ер нь сүрэл рүү явж байна вэ гэдгийг одоо жишээлбэл ярил л да. Оросын moral economist Александр хин гэж байгаа. Александр Чаянов. Окей, Чаянов. За энэ экономист ийм ойлголтыг гаргаж ирсэн. Self exploitation буюу одоо монголоор өөрийгөө мүлжих гэх юм уу? За яаж moral economist-ууд өөрийгөө мүлжиж байна вэ гэж байна. Яг зөв. За капиталист систем шилжээд одоо капиталистууд газрыг нь булаагаад авчиж байгаа. Жишээлбэл 100 га газар дээр одоо хэдэн фермерүүд тэнд одоо будаа тарьдаг байсан юм. За тэгсэн чинь капиталистууд орж ирээ. За 100 га газраас чинь бид нар 90 гааг нь аваад байшин барилга барина, офис барина, Шангрила барина. 10 га газарт нь та нар будаагаа эрхлээ гэж байгаа. За ингээд тэр хүмүүсийн одоо будаа одоо тарих процессыг нь мэдэхгүй байна л да. Одоо жил 2 жил тэр хүн одоо хөдөлмөрөө хүртэхийн тулд тодорхой ингээ юу зарцуулна шүү дээ. Энд чинь нөгөө нэг сар ажиллаад шууд ингээл орлого олдог салбар биш шүү дээ. Одоо бид нар шиг минимум хэмжээгээр одоо мөнгө авдаг биш. Одоо байгалийн цаг уурын өөрчлөлтөс шалтгаалж тэр одоо ашиг нь ингээ ордог салбар шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт за 10 га талбай дээр за 20 гэр бүл тэнд одоо хэдэн гэр бүл амьдардаг юм. За тэгэнгүүт тэр хүмүүс нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Subsistence ethic буюу moral economy эрхэлдэг одоо газар тариалан мал аж ахуйн хүмүүс хамгийн анхдагч хэрэгцээ нь өөртөөгөө хэрэгцээг хангах байдаг байхгүй юу? Хувцас хунар одоо ядаж анхдагч хэрэгцээг түүнээс л ашиг олчих ингээл өстэй тэгээ ашгийг нэгт биш. Тэгэхээр тэр газрыг нь булаагаад авчиж байгаа хүмүүс тэр хүмүүсийг яаж яана уу? Бүр нөгөө өөртөөхөө яа гэж байгааг нь бүр дордуулчихж байгаа байхгүй юу? Тэгээ self exploitation буюу өөрийгөө мүлжих гэдэг нь тэр 10 га талбай дээр одоо 20 гэр бүл тэнд одоо яаж хувааж авдаг тэрийг тэгээд хамгийн ихээр одоо юу гэдгийг одоо баг өдөр шөнөгөө одоо 100 га талбайтай байсан байхад одоо юу гэдгийг ядаж нэг 10 цаг ажилдаг байсан бол одоо бүр хоногийн 24 цаг ажилдаг болсон. Яагаад гэвэл нөгөө тэр 10 га талбай дээр ургах тэр тэндээс авах шим энтер нь илүү багасчихж байгаа шүү дээ. 100 га талбайтай харьцуулах юм бол тэгээд энэ эдийн засгч болохоор энэ ойлголтоороо энэ системийн өөрчлөлт moral economy-д ийм халтай гэж байгаа байхгүй юу? Тэднийг л баг тий өөрийгөө хөдөлмөрөө мүлжиж ер нь баг л өнөө маргаашийнхаа хоолыг залгуулах тийм нөхцөл рүү ер нь түлхчихэж байгаа юм. Яг. Тэнгүүд энэ чинь ингээд одоо капитализмд энэ яаж механизм ажилладаг вэ гэвэл хувь хүний өөрийнх нь дандаа сонголтыг өгж байгаа. Тийм. Энд ялгаа байгаа. Гэхдээ тэр сонголт нь хэн нэгэн албадж хийлгэж байгаа биш, хүчээр хийлгэж байгаа биш. Харин тэр хүн тэхээсээр аргагүй байдалд орцсон буюу оруулж байгаа байхгүй юу? Оруулдаг байхгүй юу систем. Тэгээд би тийм нөхцөлд авсан байжгаад одоо сонгохоос л аргагүй. Тийм. Би одоо юу гэдэг? Одоо Германд нэг хөлс нэг цагийн хамгийн бага хөлс нь 13 евро 25 оны одоогийн байдлаар. Бүр хуулиар энэс доош ажил олгогч өгвөл хууль зүйссэн гээд хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. За. Зарим нэг байгууллагууд жишээлбэл юу гэдэг? Одоо би нэг хар хүн байлаа, харалцсан те бичиг баримтгүй эсвэл юу гэдэг одоо нэрэлхэж болох хүн бай гэж бодол та хэлгүүч гэдэг юм уу? 3 дахь ч нэг яралтай мөнгөний хэрэгцээ тулцсан ажил олдохгүй байгаа ч гэдэг юм уу? Ямар нэг одоо компани нэг байгууллага эсвэл намайг ажилуулах байгаа тэр хувь хүн ч юм уу? Надаа
5 евро, цагийн 8 евро өгч болно. Өөрөөр хэлбэл хууль Мгм. Мгм. тийм үү? Хамгийн доод хэмжээнээс дор мөнгө өгөнгүүтлээ миний хөдөлмөрийг авч намайг мүлчий гэж бодъё л доо. Мгм. Мгм. Зүгж хэлдэг. Тэгвэл чиний л сонголт штэ. Тийм чи яг тэгвэл ажилласан ч гэдэг юм уу? Чи өөрөө сайн дураараа Тийм. сонгох гэж байгаа. Хоёр Тийм. Тийм. дижитал лабрыг өмнөөс ярьжсэн тий. Энэ Ааха. Ааха. бид нэр ингэж мүлжүүлж байгаа гингүүд чи над Instagram-а Facebook-ыг хэрэглэж байгаа үстэй. Чи өөрөө сонгоод хин ч юм уу хийж байгаа юм байна. Тий. Ааха. Тэс яг Ааха. гээд хүчлэхгүйгээр сонголтыг өөрчилж өгдөг. Гэхдээ тэхээсээр аргагүй байдалд орсон байдаг. Аргагүй байдалд орцсон биш, оруулдаг. Систем оруулдаг. Аа. 100 талбай га газар дээр будаа тарьжсэн чинь 90 га газрыг авчиж штэ. Чи тэгээд 10 га газар будаа тарихаас өөр сонголтгүй болчихж байгаа зү. Тэгэхээр би одоо муудаа, би эргүү мангартаа 10 га газар дээр тариад байгаа юм биш штэ. Таашаад. Одоо дандаа шалтгаан, дандаа асуудал байна уу? Дандаа ийм давхар леерүүд байдаг. Дандаа ингээд одоо 10 давхар байдаг юм уу? Бидний харагдаж байгаа юм болгон яг тийм биш байдаг. Бидний хийж байгаа юм болгон миний муудаа ч юм уу, миний мангардаа ч юм уу тийм биш. Дандаа ямар нэгэн гадны фактортай ч юм уу өөр шалтгаантай байдаг. Тэг хөвчлэн энийг юусоо олж хардаггүй. Зөвхөн харж байгаагаа шүүмжлээд байдаг. Оо энэ ингээл цагаан бол цагаан, хар бол хар. Гэтэл биш. Чи өөрөө Зөвхөн хар цагаан олдсон ч юм уу те. сонгол болчихооч гээл. Тэгвэл болж ш чи тэгэл чиний л сонголт үсттэй. Юу сони юм ярьдээ ингээл те. Тэгэхээр энд одоо тэр Японы Токиогийн их сургуулийн профессор Марксист Кохэй Сайто одоо Аа тийм тийм. Коммунизм гэсэн номонд одоо Марксыг ингэж хэлсэн. Тийм. Маркс Гэж бол байна. эдийн засагч гэдэг юм уу, философч гэдэг юм уу те ийм бишээ гэсэн. За. Тийм Аха. Маркс бол морал тинкер буюу одоо ёс суртахууны бодогч гэсэн. Оо. Морал За тинкер яагаад? шинээр ингэж тайлбарлах хэрэгтэй гэсэн. Тэгээ яг гэвэл Аха. нэг чухал нэг томьёог цааш хөгжүүлсэн тэр нь метаболизм рифт гэсэн үг байгаа. Тэр одоо метаболизм гэдэг чинь монголоор хүний биеийн бодисын солилцоо шүү дээ. Тий. Хоол идлээ, шин хичээл нь бие таргаллаа, турлаа, ялгдс болж гарлаач гэдэг юм уу. Энэ бодисын солилцоо метаболизм гэж хэлдэг. Тэнгүүд энэ нь энэ нийгэмж яг адилхан гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл Аа. одоо яаж бороо ороод байгаа? Энд чинь метаболизм баггүй юу да? Мөн үү? Ууршиж Тий. тэр ууршилд үйл боллоо, үйл бороо боллоо. Тэр бороо нь тийм үү? Цэцэг навчийг ургууллаа. Нөгөө цэцэг навч нь яг уу зөвгийн балаа өглөө, мод хүчил өглөө, хөтөл төрөг чинь эн чинь ингээ метаболизм явж байгаа байхгүй юу? Хүний хүн хоол идлээ. Тэгээ хоол идээ энерги оронгууд энергиэр хөдөлмөрлөлөө юм бүтээлээ, тийм үү? Хэрэггүйг нь гаргалаач гэдэг юм уу? Яг адилхан баггүй юу? Энд чинь. Тэгэхээр энэ метаболизм одоо хямралд орно. Хүний одоо гэдэс өвдөж хоолны орлогонд ордогтой адилхан хямралд орно. Капитализм. Гэвэл капитализм хүний энэ бодисын солилцоог хямраадаг. Байгалыг энэ бүх уур амьсгалын өөрчлөлчин энэ орлогын ялгаа тэгш бус ялгааны л өгөгдөн штэ. Тийм үү? Дэлхий сүрлж байгаа, ан зүд болж байгаа. Өнөөдрийн энэ зуны энэ халуун хойд одоо мөсөн туйл хайлж байгаа явдал ч гэдэг юм уу. Энд чинь нөгөө бүр 10,000 өмнөх 40,000 жилийн өмнөхөнтэйс тэр од солир буудаг, их мөслөг болдог. Хүнээс хамааралгүй хүчин зүйл нь байхаа болоод хүний хамааралтай бүр энэ өөрчлөлт бий болоод байгаа шүү дээ. Энд чинь бүр ингэж метаболизмыг хямрааж байгаа байхгүй юу капитализм. Энд тэр degrowth буюу жишээ гэсэн төрөө хэлсэн шүү дээ. Энэ бүсэд хөгжил биш. Харин өөрөө тогтвортой байх юм уу? Эцэг болон байгаль хоёрыг цуг авч үзэх юм гэдэг юм уу? Энэ бол Тийм. одоо хамгийн чухал яг тэгвэл хүн экзистенцэд хамгийн одоо зохицолтой хамгийн зөв зохиолдог нэг гэж. Тэгэхээр Cohen сайта юу гэж хэлдэг вэ гэхээр чухал тэр basic ч бас өгөнд бас юу юм биш билээ. Тэр хэрэгцээнүүд байгаа шүү дээ. Тэр чухал хэрэгцээг decommodification хийж одоо бараа таваад чаа болох хэвээр гэж байгаа.
Тийм, 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 тийм. Жишээлбэл Аха. боловсролыг, эрүүл мэндийг, тий, энэ наад зах амьдрахын нөхцөлгүүдийг одоо таваар болгож одоогийн эдийн засгийн ийм арилжааны хэрэгсэл талах шиг худалдаж авдаг зүйл болох хоббилох хэвээр гэж байгаа. Мгм. Ингэвэл бид морал экономик босгож чадна гэж гоё саятай хэлж байна. Мгм. Энийг хийсэн улс байна. Цаанчаа. За. Энэ бол За. Шинэ Зеланд. Шинэ Зеланд бол морал экономигоор одоо байж болох хувилбараар хамгийн алдартай одоогийн байдлаар. За Тэгэхээр яаж? яаж юм гэхээр GDP-г ерөөсөө урдуучлахгүй байгаа. Юу Тийм. чинь гэхээр хүмүүс амьдралдаа их сэтгэл ханамжтай аж жаргалтай байна. Эрүүл мэнд Тийм. боловсрол нь ямар байна? Тийм хүмүүс тус Мгм. дэмжлэг хангатай байж чадж гин үү? Тийм хүрээлэн буй орчин ямар Мгм. байна? Ногоон байгууламж паркууд байна уу? Дугуй унах зам байна уу? Мөн үү? Энэ бүхэн бол хөгжил, морал экономи, эдийн засгийн Тийм, 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 GDP маань өсөж гин, буурж гин, инфляц, валютын ханшгүй Шинэ Зеланд гэхгүй байна. тийм, тийм. Надад ийм сонирхолтой ойлголт энэ аюу надад сонирхолтой санагдсан. Түрүү нэг Оросын эдийн засагч moral economist но China гэдэг байгаа шүү дээ. Тэг энэ 20 дугаар зуунд яг энэ газар тариалан эрхэлдэг тий а хүмүүсээр ер нь судалгаа хийсэн. Тэг нөхцөл байдлыг ажигласан гэсэн үг. Тэгээд ийм hunger rent буюу чи нэг сонсч ирсэн үү? Hunger rent. Энэ яаж юм гэхээр 20 дугаар зуунд ингээд газрын эздэд одоо газар тариалан эрхэлдэг хүмүүс рентэн төлөөд хангар үлдэж байгаа буюу хитгэн сохор зоостой үлдэж байгаа. Тэгээд энэ нь яваандаа одоо хувьсгалд одоо дагуулсан гэж Ааха. анализ хийсэн байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл капиталист нийгэмдээ яг гэж хэлхэн та байрныхаа цалингаа аваад байрныхаа төлбөрийг төлөөд дуусчлаа гэж яриад байгаа шүү дээ. Өлсгөлэн үлдлээ. Хоолны мөнгөгүй үлдлээ. Яг ижилхэн одоо moral economy 20 дугаар зуунд, 19 дугаар зуунд, 18 дугаар зуунд яаж хувьсгал гарсан? Яаж одоо фармер эрхэлдэг хүмүүсийг шахаж газрыг худалдаж авч тэр хүмүүсийг өлсгөлэн үлдээж тэгээд хувьсгал гарсан шүү дээ. Одоо маш олоодаа Англид энэ Орос жишээлбэл хятад, хойд Оросд тийм. хоёулаа Аа, энэ хөдөө аж ахуйн Peasants буюу тариачин ард түмний хийсэн хоёр тариач ард түмний хувьсгал гарсан. Тий. Тэгээд тэр хувьсгалын нэг гол шалтгаан тэр hunger rent байгаа байхгүй. Газрынхаа рентийг төлөөд hunger үлдэж байгаа. Магадгүй хідэн зоостой үлддэг. Тэгээ энэгээр нь хурж амьдарч чадахгүй шүү дээ. Одоо за нэг гэр бүл нь 3 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй. Тухайн үед ч ер нь л гэр бүл ер нь өнөр өтгөн л байдаг шүү дээ. Ялангуяа одоо мал аж ахуй газар тариалан эрхэлдэг хүмүүс бол physical labor маш чухал байдаг. Тийм учраас хүүхдүүдээ одоо сургуулиас нь гаргаад ч юм уу ингээл туслуулъя гээл нь штэ тий. Эцэг их хоёр хоёулахнаа үлдээд тэрийг хийх ямар ч боломжгүй. Тийм учраас хүн хүчний оролцоо маш чухал. Тэгээ тэрийг яаж тэзээ хий ингээд эзэндээ хамаг мөнгө өгчөөд өөрсөндөө хангар үлдэж байгаа хүмүүс. Тэгээ эн чинь ингээд хувьсгал төрөссөн байгаа байхгүй юу. Тэгээ яг энтэй ижилхэн бид нар капиталистуудад хөдөлмөрөө зараад нэг хідэн сохор зоос авлаа. Тэргээрээ одоо юу гэдэг хамаг одоо гар утас мутас бүх нөгөөд нэг капиталист юмнуудынхаа мөнгийг төлөөд апартментийнхаа рентийг төлөөд хэдэн төгрөгтэй үлдэх үү? Мэдэн штэ та нар хэдэн төгрөгтэй үлддэг үү те? Тэгээд талбай дээр чагсаад байгаа зү. Стэнэрэ нэг бид нар ингэж цалингаараа амжиж өгөх гэж яах чинь оюун эрдэнэ одоо юу вэ гэд. Тий, логик нь бол ижилхэн. Монголд болоод бусад дэлхийд даяар 20 дугаар 19 дугаар зууны сүүл шиг тэм хувьсгал болохгүй. Яагаад Аха. гэвэл үнэхээр ингэж одоо хангрент үүсчихсэн бүх ажилсан хөдөлмөрөө бүгдийг түрээсэнд өгчөөд тэгээ өлсгөлэн бүтээсэн болвол адилхан мөртлөө капитализм дээд шатанд орчихсон. Тэр нь юу вэ гэвэл кредит өөр зээл гэдэг Тийм илүү нөгөөд боловсрцсан тий. Одоо юу гэдэг илүү технологийн тусламжтайгаар илүү жоохон боловсронгуй болсон да. Миний цалин амьдрахад хүрэхгүй байна. Би бүх мөнгөө тийм үү рент өглөө хоолоо авч чадахгүй байна. Гэтэл би зээлчих واخгүй юу? Аппликейшн. Тэгвэл зээл авчих. Үлдсэн мөнгө чинь тийм. Тэтгэвэр хүрэхгүй. Аюу ухаалаг болсон тий. Тийм. Тэгээ зээл авчих. Энэ аппликейшнээс зээл авчих гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ зээлүүд маань мэдээж хүнд улам их өсөөд байна. Гэтэл миний орлого ерөөсөө өсөхгүй байдаг.
Тэгээд Аа. ерөнхийдөө үхлийг хүлээдэг л болчлоо шүү дээ. Аль эсвэл одоо нөгөө жоохон Аз хүлээдэг мөрөгтэй тоглоомч гэдэг юм уу, бэтч гэдэг юм уу. Эсвэл Аа, яг. нэгэн ерөнхийлөгч гараад ирвэл тэтгэврийг маань тэгэлчих бах, оюутны зээл тэгэлчих бах ч гэдэг юм уу. Тийм үү? Эсвэл Тийм. ингээд нөгөө популизм энэ дахиад үүсэж байгаа юм мөн үү? Аа. Тэгээд Тийм. болоод нөгөө одоо Squid Game гэдэг шиг тийм тоглоомд одоо орж эхэллээ шүү дээ бид нар. Моралгүй систем рүү орж эхэллээ шүү дээ. Өрнөөс олж өрөө дарахын тулд нэг нэгээ худалдах, булгай нэг нэгээ хуурна, хулагтана. Тэгээ энэ бүх юм ч одоо ингээд л үүсэж байгаа шүү дээ. Хуурна, хулагтана, мөнгөний аваад алга болчихж байгаа шүү дээ. Тэр дунд одоо ингээд нэг нэгийн хохрооно. Хоёул тэгэхээр өнөөдөр ингээд яагаад монгол хүмүүс ийм ёс суртахуунгүй болчихв? Яагаад ёс суртахуун ингэж их доройтолд орчихв? Тийм моралайз болчихв те. Тийг ярьлаа. Яаж тэгвэл бас энэ моралыг босгож ирэхийн эдийн засаг гэдэг бол зөвхөн эдийн засгийн үрээнийх биш. Энэ бол нийгмийн, хүний амьдралтай шууд холбоотой. Энэ бол зөвхөн нэг биш. Хүний ёс суртахуунтай холбоотой юм байна гэдгийг баярлалаа. Тэгээд ингээд дуусгах уу? Өгн зөндөө л гоё юмнууд бас байна. За тэгээд дуусгая да тий. За баяр таа.